сайн байцгаана уу? Намайг Мантах гэдгээ. Би Санда Плаза дээр хүүхдийн гутлын худалдаа эрхэлдэг. Тэгээд энэхүү дулаахан хөл гээд аяны хүрээнд зохион байгуулагдж байгаа үйл ажиллагаанд нэгдээд сүүлийн 2 жил нэгдэж байна. Яагаад энэхүү аянд миний бие нэгдэж байгаа вэ гэхээр хүүхдүүд ингээд зорилтууд бүлгийн хүүхдүүдтэй одоо би юугээр тусалж болох вэ гэдээ би гутлын худалдаа эрхэлдэг болохоор өвөл тэр хүүхдүүд ингээд дулаахан өвөлжөөсөө ганц өвөлж гисэн энэ сайхан сэтгэлтэй хүмүүсийн уянаар сайхан дулаахан өвөлжөөсөө дулаахан байна гэдэг чинь нэг ч гэсэн юмдаа санаа зовхгүй хичээл номоо хийгээсээ эрүүл инх байгаасаа ханаад битгий өрөөсөө гэсэндээ өгж байгаа. Энэхүү хандунд нэгдсэний дараагаар миний тэр хүүхдүүдийн хүл дулаацсан бол миний сэтгэл бас тэр хэмжээгээр айгүй гоё дулаахан болж өгч байгаа. Би одоо ингээд дулаан үлдээд хандиваа энд 2 дахь жилдээ хамтарч ажиллаж байгаа. Энэ нөгөө Good Force гэдэг компани маань яг хүүхдүүдтэй хурж үйлчилж хүүхдүүдийн хаяг халуун дулаан сэтгэлд хүрдэгт бид нар маш их баярлж байна. Хүүхдүүдтэй дараа жил ч гэсэн хандив өгөн та бүхэн хамтарч ажиллаарай. За ингээд та манад ингээд одоо дулаахан хөлгээд аянд маань нийтдээ ингээд 2 жил ингээд хандив хүргэж байгаа. Та яагаад ингээд танилцах болсон шалтгаанаа хэлж болов уу? Монгол орон их хүүтэн учраас эмзэг бүлийн хүүхдүүд бас байгаа тий хөл гарн дараад маш их хүүтэн байгаа болохоор нэгсэн айлын хүүхэд дулаахан өвлжөөсэй гэсэн үүднээс хандуулж байгаамаа гэж чинь. Тэгээд бас бусад хүмүүсийг ч гэсэн уриалахад боломж болцоогоор ингээд ийм айлынхаа хүүхдүүдийг дэмжиж туслаарай гэж уриалж байна. Hi guys, сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Би ингээд хуваараа бизнес эрхлэгч мөхцөг гэдэг хүн байна. Тэгээд өнөөдөр би энэ Good Neighbors гэсэн энэ хандивын аян зохион байгуулдаг дотроо ингээд 11,000 гаруй хүүхдэд тусалдаг ийм байгууллагатай ингээд таарлаа. Тэгээд бас хандив өргөчөө байж байна. Тэгээд энэ газар маань энэ жил одоо дулаахан хөл гэсэн ийм аян зохион байгуулагдж байгаа юм байна. Тэгэхээр та бүхэн маань нэг нэгдэхгүй хоёр хоёрдохгүйгээр хүүхдийн хөл дулаахан байна гэдэг чинь хүүхэд ирүүл байна гэсэн үг. Тийм учраас нэг нэгдэхгүй хоёр хоёрдохгүйгээр энэ аянд нэгдэрэй гэж хүсэж байна. Баярлалаа. Дулаахан хөл. Thank you.